guys. Би өнөөдөр өөрийн гэсэн маш гоё хэрэгслүүдтэй болсон. Тэгээд өнөөдөр би та нартай тэдрийг танилцуулах гэж байна. Тэгээд та нар бичлэгээ дуустал нь үзээрэй. Хамгийн их танилцуулах юм бол ийм дэвтэр байна. Миний зурагтай. Тэгээд харин гадна талаар бол ийм хамгаалтын цаастай. Артланцаг ийм адилхан зурагтаас. Тэгээд энэ дэвтэр дээр бол би өөрийнхөө өдрийн тэмдэглэлийг бичнэ. Энэ дэвтэр дээр тэгээ энэ хуудас нь дууссан ч санаа зовхгүй яагаад энийг ингээ салгаж аваад хуудсуудыг нь авч аваад орно өөр шин цаас хийж болно. Тэгэхээр ном гоё зураг байж л байна. Тэгээд бас өөр энэ дэвтэр байна. Хараа гоё дугуйж байгаа миний дэвтэр байна. Энэ гигэстэй игцэн энэ дээр бас ингэ зурагтай чулуу нөө бодчихсон зурагтай. Тэгээд энэ дээр бол би бичлэгнийхаа санааг бичиж бодсон. Энэ зэрэг ялгаагүй яг юм хууш. Тэгээд энэ дээр бол англи бичсэн байгаа. Your day, your story, white smile, shine, be bright like Gigi, drink with you гэж аахгүй. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр your day чиний өдөр, чиний тэмдэглэл гэдэг юм уу? Бичдэг тийм. Инээмсэгэл shine гэдэг чинь гэрэлтэй. Инээмсэглээ гэрэл гэд би гоё цоглог гоё shiny юм гэрэлтэн байгаараа гээе. Тэгээд dream төсөөл өрөөд зохио өөрийнхөө байгаараа юм гоё үг байгаад тийм урмын үг тийм гоё дэвтэр байна. Энд хөрхөн бандтай энд YouTube-ийн лого байна, зүрхтэй гоё нэр чинь. За одоо дараагийн танилцуулах юм бол юм юу вэ? Юм гоё тийм урал өнгөлөгчний сав гэх юм уу те урал хамгаалтын сав гэх юм. Энэ дэр ингээд хийгээл миний дуртай цэнхэр тэгээд энэ дээр юм хөрхөн зүрхний хэлбэртэй юм юу та талтай. Одоо энэ ч юм урал өнгөлөгчтэй хийсэн байгаа юм. Хөөрхөн урал өнгөлөгч. Амар хөөрхөн байгаас тэгээд энийг бол би ингээд зүхнээсээ осрлон ингээд бас хичээл эхлэхээс өмнө уруулаа өнгөлчөөд буцаад яачин тэгээд нүн толин харахтаа энүүгээр хараад өнгөлчөөд тэгэл буцаад зүхнээсээ уйчин. Ийм гоё амар тод өнгөтэй ч гоё өнгөтэй юм урал өнгөлөгчний хамгаалтын сав авсан. Энэ бол надад үнэхээр таалагдж байгаа. Тэгээд за одоо дараагийнх нь руугаа орё. Та нар энэ одоо юу гэж бодож байна? Энийг за таагаад үзтээ. За 3 секунд. 1 2 3. За энэ бол үзэг байлаа. Энэ бол ингээд ойлгомжтой угаасаа Gigi's Dairy миний бас дуртай яган өнгө. Энд бол мэдрэгчтэй. Тэгээ энэ бас аимгүй зэмүү энэ бас зэмүү бас тэгээ энэ одоо ингээд би энэ яагаад өөрийн гэсэн үзэгтэй болсон бэ гэхээр би дуу гадаа өмжсэн чинь нэг хүүхэд бүр араас зулгаагаа татаж явах нэ бүр тэгэхээр нэг гарын бүсгээ өгөөч гээ. Тэгээ надад бүр ингээд бичих юм байхгүй цаас ганц надад өгөө. Тэгээ миний нэг карманд байсан нэг тодруулагч пластмастраар бичгээ нэг муухайсан хгүй. Тэгэхээр бас өөрийн гэсэн гоё үзэгтэй бол гэж бодсон. Тэгээ энэ үе би гарын бүсгээ бичин тэгээд энэ тэмдэглээ бичин одоо энэ дэвтэр дээр энэ хараа л та. Ингээд хар өнгө энэ хар өнгөтэй тэгээд хараар нэг гоё тэмдэглээ бичин. Гоё тэгээд энэ цапаас нь усч юм тэгээд солиод явна. Тэгээд дараагийнх нь юм бол төл. Энэ бол зүгээр ч ингэ төл бишээ. Энд нэг асуулт байгаа байхгүй юу? Энэ асуултыг намайг сургууль дээр хахад шууд араас дуудаад нэг асуулт банк баг надад тааралцсан бүх хүүхдүүд баг асуудаг тийм асуулт байхгүй юу? Тэр нь шинэ бичлэг хизээ орох вэ? Хизээ хийх вэ? Оруулах вэ гэдэг. Араас дуудлаа хийлээ ингэж аргашаарангууд шинэ бичлэг хизээ оруулах гэсэн. Тэгмэд би ингэж хариулдаг. Би бодож байна. Туу удахгүй орноо, туу удахгүй хийгээд оруулнаа гэж би дандаа хариулдаг. Баг бүх хүмүүс тэгээд хариулдаг. Тэгээд энэ дээр Gigi's Dairy гэсэн бас гоё өнгөтэй тийм. Юу им өнгөтэй төл. Тэгээд бас им гоё төл авсан шүү дээ. Тэгээд дараагийнх нь бол үнэхээр гоё. Дараагийнх нь та нар зарим мэдж байгаа, зарим мэдгүй байх. Энэ бол хамаг.
Одоо бүгдөө тамгаа тарж үтцгээе. Шалгал хийцгээе. За. Нэг за аваа нэг за та нар одоо би авахаас өмнө та нар like subscribe дараад өгөөрэй. За 3 цус дараа 1 2 3 Wow! Wait a minute. Ямар гоё гардаг юм бэ? Энэ бүр юуны кофе шопны лого шаргадаад байна. Багш минь бидэрт ингэж хэлсэн баггүй юу? Багш минь бидэрт ингэ дуустал одоо математик монгол хэл дээр дуустал хүүхдүүдэд ажил хуваарлаж өгдөг. Тэр нь ингээ за гэгээлэн тэрний шалга батмүх тэрийг шалгаарай гэдэг баггүй юу? Тэгэхээр багш минь ингэж хэлсэн бид та нарыг шалгадаг юм чинь тийм өөрийн гэсэн тэмдэгтэй болоорой. Тэмдэг логотой болоорой. Тэгэхээр ингээ хүүхдийн одоо шалгачаад дээр нь ингээ тэмдэгэ зурчих юм бол шалгуулсан хүүхдийн дэвтрийг энэ хүүхдийг гэгээлэн шалгасан юм байна. Энэ хүүхдийн дэвтрийг тулал шиг шалгасан юм байна. Энэ дэвтрийг батмун шалгасан юм байна гэж мэддэг болчихноо гэх амар болчихноо гэж хэлсэн. Улаан үзэг ингэ шалгачаад хажууд нэг тамгаар дарчаад за болно дууссан л гэх. Ясаг бол тамгаа дарахгүй маа буцаад энэ дээр алдсан ингээ буцаагаад өгөн. Ийм гоё энэ. За тэгээд өөх чинь юу вэ? Ийм гоё. Усны юм хавчаар гэх юм уу ингээ ингээ зүвчдэг. Энэ бол ингээ гэгээлэн. Тэгээд энэ бол тийм жоохон хүүхдийн тийм загвар биш юм юу? Бас том одоо би нэг том болсон ч ингээ зүүн загвар нэг алдагдахгүй учраас ингээ гоё өнгөтэй тэгээ хүүхдээ хурцгаа. Одоо ингэж харагдана гэсэн үг ингээ хараа. Ингэж харагдана гэсэн үг үсэн дээр бол тэгээ гоё регтарагаас хичээл дээр ингэчээд л явж штэ тий гоё. Ийм гоё хавчаартай болсон. Гэгээлэн гэсэн. За одоо ийм бас өөрийнх нь зурагтай юм гоё хөрөгчний наалттай болсон. Чулуу бусдаг юм зурган дээр ингэж гоё. Хөрөгчний наалттай болсон энэ артаа ийм соронцтой. Энэ дээр ингэ ачнаа. Одоо энэ ингэ төмөрчсэн энэ дээр ингэ энэ алчиж. Мичээ сабу бүтэй штэ. Одоо өвөл болж энэ доо. Өвөл болцсон. Тас ороод гадаа юм хүдэрсэн байхад манай сабу бол шавшалт. Гуталж авахгүй. Юу ч авахгүй. Цүгнээс уйлаад яваад хаа одоо цас мас орсон бас гадаа юм хүтэн болцсон байхаар ч бас өвдөлттэй шиг санагдаад яг гоё хувцас авсан. Тийм өвлийн ноосом гэх юм уу тийм гоё хувцас авсан. Өөрийнхөө өнгөдөнд харуулаад тийм цамц малгай цүх. Тэгээ миний сабу энд байна. Миний сте гэж ангирууга цүгнээс цүл үед одоо нэг зүхгүй одоо миний сабу дараа халуураад байгаа. За тэгээд энэ дээр одоо хувц өмсүүлээд өдөр болгон цүгнээс зүүндээ. За эхлэе энэ цамцыг өмсүүлье. Ингээд энд бас юм хүүхэн баавны зүгтэй. Бас ганган. Ийс дэрийн гаранд орсон бас адтай лабу бүш юм чинь. Ноосмор яг өвлийн шүү те. Ээж гутлахгүй юм да. Тэ яг хувцтай гайгүй. Тэ хувцсан дотор л хөлөө хийчихнэ. Ноосуурн гэх юм уу да. Бараг л ноосуурн тийм. Тэгээ даахгүй. Надад хөлийн гаргах чинь өмсгөөсөн ч гаргах чинь. Малгайг нүслэнэ. Асал тэ энэ сабу бол үнхээр сабу шүү. Тэвэг ийм үг таарсан үнхээр баярлж байгаа. Хүсчихсэн нэг төрөлн гарчдаг тий. Тэгээд доошлуулах юм уу? Тийм. Тол аббу маань хувцастай, дулаахан хувцастай, үнхээр ганган. Тэгээд би өөрийн гэсэн бүтээгдэхүүн шиг нүуний гоё хэрэгсэлтэй болсон. Энэ өнгөнөөр ингээ гоё таарч одоо энэ сүнхийн аралд амар хөөрхөн тийш нэрж ихтэйсэн юм уу? Нэр орж уусаа эндээ бас хөөрхөн ломоо гэсэн магадамаа. За жоох ингэсэн гэж. Өөшөө. Яс ингэж авчи. За.
Одоо жоох утас. Тара! Ийм хөрхөн болсон миний лавабо. Одоо ингээд зүрхнээсээ одоо тийм уян да. Нэрээ энэ зүрхийг хараа. Үүтэй энэ зүрхнийхэн зүрхийг хараа. Вау! Одоо энийг шинэ. За guys тэгээд миний ингээд үлгэн гэлнэр аль туршингацсан тод мэдж байгаа бах. Тэгэд нинаас ингээд хэрэгжүүлж байгаа. Одоогоор би шүлтэй бууз идэж ASMR хийх Arts 2-ыг одоогоор биелүүлсэн байна. Тэгээд нэр надаас одоо календар авсан 2 охин маа гоё өнгөлөг будаад гоё одоо нэг даалгаврын хийж байгаа тийм бичлэг над руу явуулсан байлээ. Тэгээд та нар тийм хүлээж авч үзнэ. Тэгээд та нарсан бас ингээ календараа хүргэлтээр аваад тэгээд ямар нэгэн даалгаврын биелүүлж байгаа бичлэгээ над руу явуулаад энэ Facebook хоёр руу явуулаад бичлэг нэрээ гаргах боломжтой шүү. Тэгээд та нар саяны 2 хүүхдийн даалгавар биелүүлсэн бичлэгийг хүлээж үзнэ. Санаа би нэг өдөр хөдөө явж байгаа. Аюу шалтай. Юугээ хийгээд. За өнөөдөр шоколад болохоор ийм санаа одоо би нэг халуун шоколадтай сүүгээс сая хийчихэд өгч байна. Өдөр явахаас өмнө халуун шоколадтай сүүг